За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ Денис Родмантай холбоотой маш сонирхолтой мэдээллүүдийг хүргэх гэж байна. Ингээд Денис Родманы ертөнц бол үнэхээр өөр гэдгийг хүн бүхэн мэднэ. За тэгвэл Денис Родманы талаар хэн юу гэж хэлж байсан? За мөн Родман одоо хамтрагчдынхаа талаар ч гэсэн юу гэж хэлж байсан талаар мэдээллийг үзүүлье. За Тони Кук ч ингэж хэлсэн байна. Нэг удаа бид Денис Родмантай хамт шоу үзсэн юм. Бид бааранд ороход тэр 40 ширхэг арх, 10 ширхэг шар арх захиалсан. Бид ердөө дөрүүлээ явж байлаа шүү дээ. Тэгээ би өөр хүмүүс ирэх юм болов уу гэж асуутал энэ бол зүгээр л баарыг оройтуулж хаалгах тактик. Дараа надад бүрэн сэрэхэд бүтэн 7 хоног хэрэг болсон. Харин маргааш нь тэр юу ч болоогүй юм шиг сарнаа цэцэг шиг л сэргэлэн байлаа. Би харин зомби шиг л байсан. Түүнтэй зэрэгцэж явна гэдэг бол боломжгүй зүйл. Тэрнээс хойш би дахиж хизээж түүнтэй хамт шоудаг юмэн тэрээр хэлж байжээ. За тэгвэл Джон Селли Денис Родмантай хамт шоудсан талаараа мөн ингэж хэлж байсан байна. Энэ бид Родманаас илүү хинж тийм аимшигтай шоудаж байгаагүй. Шөнө клубээс эхлээд хаах хүртэл нь явдаг байлаа. Ерөөсөө унтдаггүй байсан. Селлиг эзнэр бол Родман рок очгол шоудаад маргааш нь ямар ч асуудалгүйгээр 20 самбар авчихдаг байлаа хэмээн хэлж байжээ. За тэгвэл Larry Bird нэгэн тоглолтын үеэр Денис Родманы өдөөс 4 дараалан шидэлтэй амжилттай болгож байжээ. Тэрээр дасгалжуулагч Чак Дэлид хэн намайг хамгаалаад байгаа юм бэ? Чак илүү дээр хэн нэгнийг оруулахгүй бол би 60 оноо авах нь байна. Энэ талаар хожим нь Денис Родман хэлэхдээ би түүнийг чадлаараа л хамгаалж байсан. Гэтэл Ларри багийнхандаа би сул байна. Намайг хэн ч хамгаалахгүйг мэдхээс өмнө хурдан дамжуулаарай гэж хэлж байсан тухай ярьж байжээ. За Денис Родман лигийн шилдэг хамгаалан тоглогчаар маш олон удаа шалгарч байсан гэдгийг та бүхэн мэднэ. За тэгвэл Денис Родман энэхүү шагналыг гардаж аваад хуйлж байсан магадгүй цорын ганц тоглогч байж мэдэх юм. Тэр хэлэхдээ амьдралдаа зоригтой байх, зорилгоо биелүүлээд шагнуулах ямар ч сайх юм бэ? Цомын оронд надад модтой чихэр өгсөн ч хамаагүй. Би ялгаагүй баярлах байсан. Нэрэн шүү залуусаа гэж хожим нь дурсан байдаг. Аргачгүй юм. Даалсын онгоцны буудлын цэвэрлэгчээс NBA-ийн домогт тоглогч болтлоо хол явсан түүнд амьдралын хичээл заасан баг нь мэдээж Detroit Pistons жинхэнэ гэр бүл нь Bad Boys байлаа. За Денис Родманы хувьд маш олон эмэгтэйтэй болцож байсан. За түүний дотор мэдээж дуучин Мадонна хүртэл багтаж байдаг. За тэгвэл Carmen Electra Денис Родман хоёр 9 хоног хормилсан байдаг юм байна. NBA од болон үзэсгэлэнт бүсгүй Carmen нарын гэрлэлт ердөө 9 хоног үргэлжилж байжээ. Тэд 1998 онд Лас Вегаст өглөөний 7 цагт гэрэлсэн байна. Ийхүү эрт гэрлэх болсон шалтгаан хосууд урд шөнө огт унтаагүй байсан байна. Родманы өмгөөлөгч хэлж бугаар тэр Кармент гэрлэх санал тавьж түүнтэй гэрлэхдээ хэд согтсон байсан учраас ийхүү бодлогогүй алхам хийсэн гэж хожим нь хэлжээ. За Денис Родманы хувьд NBA хамгийн учир битүүлэг хамгийн онцгой хэм маягтай тоглогч байсан гэдгийг хүн бүхэн мэднэ. За тэгвэл шоу цэнгэнд нугасгүй гэдгийг нь та бүхэн мэднэ. Тэр 1996 оны улирлын өмнөх тоглолтын үеэр албаар өөрийгөө талбайгаас хөөлгсөн байдаг. Энэхүү тоглолт нь Utah Jazz багийн эсрэг тоглолт байжээ. Тэгээ Лас Вегас хотод болсон байна. Түүнд бол парти зохион байгуулж мөрөөдөд тоглоом тоглох нь гол анхаарлын төвд байсан. Ер нь Родман Лас Вегаст очих болгонд бол шоу зохион байгуулдаг. Үйлчлэг нь 23 цагт эхлэх байсан бөгөөд түүнээс өмнө Родман бэлэн байх хэрэгтэй байсан байна. Тэгээд л тэр талбай дээр гараад маш чанга алдаануудыг удаа дараалан хийж шүүгчтэй хэрэлдэж албаар хөөгдөж үйлчлэгтээ амжиж очиж байжээ. За Денис Родман бол trash talk хийдэг гэдгээр алдартай гэдгийг та бүхэн түүний бичлэгүүдээс харж байсан баг. За тэгвэл тэрээр LeBron James лөө хэд хэд удаа trash talk хийсэн байдаг. За түүний нэгийг та бүхэндээ хэлье. 1980-аас 1990-ад онд LeBron James лиг тоглож байсан бол тэр зүгээр л дундаж тоглогч байх байсан. Michael Jordan хизээч амрах зорилготой тоглолтыг өнжиж байгаагүй гэдгийг та бүхэн мэдэх үү. Тэр тоглолт бүртэл оролцдог байсан. Michael Jordan хизээч хийж байгаагүй нэг зүйлийг л LeBron хийгээд байна да хэмээн Денис Родман хэлж байжээ. За Денис Родманы хувьд Майкл Жордан бурхан байсан. Скотто Пиппен Иесус байсан. Харин би чөтгөр нь байсан хэмээн хэлж байжээ. Денис Родман нэг тоглолтод 28 самраас бөмбөг авалт хийж байсан ч ямар ч оноо авалгүй дуусгаж байсан цорын ганц тоглогч юм. Мэдээж Chicago Bulls баг тоглож байсан их гурвлыг маш сайн найзууд байсан хэмээн хүмүүс боддог баг. За тэгвэл энэ талаараа Денис Родман хэлж байжээ. Бид 3 жилийн турш Chicago Bulls багт хүчин зүтгэсэн. Харин түүний хэлснээр бол багийн хамгийн гол зорилго бол багтайгаа хамт авраг болох байсан. Тэр сагсан бөмбөгийн талбай дээр өөрийн үргийг гүйцэтгэхэд
төвлөрөхийг илүүд үздэг. Харин хэвийн найз нөхдөд харилцаа тэмч чухал биш байсан хэмээн хэлж байжээ. Тэгэхээр энэ нь тэдний харилцаа ойр дотн байгаагүй гэдгийг харуулж байна. Зөвхөн мэргэжлийн төвшөнд ажил хэрэгч харилцаа байсан гэдгийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл тэр Jordan Scottie Pippenтэй найз биш байсан. Бусад багийн гишүүдтэй харин харилцаа сайтай байсан тухайга ярьж байжээ. Тэд зөвхөн талбай дээр л ярилцдаг байсан. Харин талбайн гадуур нэг ч үг сольдгүй байсан юм хэлж байжээ. Стив Кер Денс Родманы талаар ингэж хэлж байсан байна. Тэр багийн төлөө маш их зүйлийг хийдэг байсан учраас Bulls түүнийг өөрөөрөө байхыг ойлгож хүлээн зөвшөөрдөг байсан. Тийм болохоор багаас түүнд ямар нэгэн дарамт шахалтыг өгдөггүй байлаа юм тэрээр хэлж байжээ. Тэгвэл Денс Родман Стив Керийн тухай ингэж хэлж байсан байна. Кер бол дасгалжуулагч бишээ. Тэр хүүхдүүдийг шидэж байхыг хараад л сууж байна. Кер юу ч хийхгүй байна гэж хэлж байсан байна. Тэд хамтдаа 1996-аас 1998 онд Чикагод 3 удаа аваргалж байсан юм. Денс Родманыг сайхан сэтгэлтэй гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй байх. Тэгвэл тэрээр Бостон руу явах тоглолт бүрдээ Бостоны эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд тоглоом бэлгэлдэг байсан байна. Гэвч энэ тухайгаа тэрээр хэвлийнхэн огт зарлаж байгаагүй юм байна. За тэгвэл домог тоглогчид Денс Родманы талаар юу гэж хэлж байсан гэдэг сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэе. Ингээ багийн амтрагч байсан Майкл Jordan. Тэр бол бидний хамгийн сайн багийн амтрагчтай нэг байлаа. Тэр талбай дээр 100 бүхнээ зориулдаг байсан. Тоглолт болохоор л бол Родман бидэнд хэрэгтэй хамгийн зөв хүн, хамгийн хэрэгтэй хүн нь болдог байлаа юм хэлж байжээ. За тэгвэл багийн дасгалжуулагч Phil Jackson тэр бол миний дасгалжуулж байсан хамгийн өргөн хүн. Гэхдээ түүнд талбай дээр ажиллаа хийхэд нь би хизээж зааж сургаж байгаагүй юм хэлж байжээ. За тэгвэл багийн хамтрагч Scottie Pippen Rodman бол хамгаалалт болон самрын төлөө төрсэн хүн. Хинч түүний хэмжээнд хүрдэггүй. Ажил дээр бол маш ёс зүйтэй. Харин гадуурх амьдрал нь тис өөр ондоо хүн байдаг гэсэн юм тэрээр хэлж байжээ. За Isaiah Thomas Rodman-ы талаар талбай дээр Rodman-тай зэрэгцэж тэмцэнэ гэдэг бол жинхэнэ дайн байсан. Тэр биеэрээ тулгаас хизээж айдгүй нэгэн байлаа юм хэлж байжээ. За ингээд мөнхийн өрсөлдөгч Карл Милон Родманы талаар тэр бол хатуу чанга тоглогч, муу ухаалаг, жинхэнэ дайчин тоглогч гэвэл түүнийг хэлнэ юм хэлж байжээ. За домогт Shaquille O'Neal ч гэсэн Родмантай хамт нэг багт тоглож байсан. За түүний өдөөс ч гэсэн тоглож байсан байдаг. Родман бол хамгийн хүчтэй, хамгийн төвөгтэй хамгаалагчтай нэг. Тэр намайг үнэхээр сайн хамгаалдаг байсан юм хэлж байжээ. За домогт тоглогч LeBron James ч гэсэн хэрвээ Rodman орчин үеийн NBA-д тоглож байсан бол тэр лигийг одоож ноёрхож мэднэ юм хэлж байсан байна. Денс Родманы үн цэнийг Майкл Jordan мэдхийн дээдэр мэддэг нэгэн байжээ. Тэрээр ингэж хэлсэн байна. Бүх оддын багт маш цөөхөн тоглогч хамгаалах болон самраас бөмбөг авах чадвараараа сонгогддог. Scottie бит хоёр Денс Родманы энэ чадрын тухай цог суугаад тоглолтыг нь үзэхдээ дандаа ярилцдаг байсан юм. Денсийн өдөөс биш цогтоо тоглож байгаа минь яамаада гацтай хэрэг. Манер миний одоо хүртэл харж байсан хамгийн шилдэг самраас бөмбөг авагч. Түүнд өндөр нуруу байхгүй мөртлөө сэтгэл зүрх хүслээрээ самраас бөмбөг авч чаддаг байсан юм багтаа хэлж байжээ. Денс Родманаас Bad Boys-ийн Detroit Pistons одоогийн NBA-д тоглож байсан бол яах байсан бэ гэж асуухад бид тоглохгүй байх уу? Тэгсэн бол үдээд шоронд байх байсан баг. Тэр дундаа Bill Lambert бид хоёр бүх насаараа хоригдох байсан биз хэмээн хариулж байжээ. Денс Родман ахлах сургуультай шигшээ багтдаггүй байсан байна. Тэр 4 удаа шигшээ багтаа тоглохыг оролдож байсан ч бүтлгүүдж байжээ. Учир нь тэр үед түүний өндөр 1 м 80 см байсан байна. Сургуулийнхаа шигшээ багтаж чадахгүй байлаач дараа нь NBA-ийн домог болно гэж хэн санах вүтэ. Gary Payton Денс Родманы талаар тэр үргэлж бүхнийг боснуулдаг хүн байлаа. Тэр ядаргаатай хүн байсан. Хүссэн хүнээл нухчин дардаг байлаа. Тэр бол зүгээр л хурж ирснээрээ тоглолтыг өөрчилж чаддаг цөөхөн тоглогчтой нэг байсан юм тэрээр магтан хэлж байжээ. За тэгвэл Стив Адамс Денс Родманы талаар хэлэхдээ тэр самраас бөмбөг авалтыг шинжлэх ухаан болгосон. Тэр бөмбөгний эргэлтийг тоолдог байсан гэдгээ. Би данч иймэрхүү зүйл хийхэд хэтэрхий тэнэг болохоор л зүгээр л самбар доорл зогссож байхад болчихдгийн даа гэж хариулж байсан байна. Денс Родман Чикаго Буллсын талаар ингэж хэлж байжээ. Чамд агуу Майкл Jordan, агуу Scottie Pippen, агуу Phil Jackson байна. Гэхдээ би тэр багт байгаагүй бол тэд авраг болж чадах байсан болов би тэгэж бодохгүй нэмээ хариулж байжээ. Денс Родман багийн амтрагчдынхаа талаар би Майкл тайртай, би Scottie-д чайртай. Гэхдээ тэд үнэхээр миний хийдэг зүйлийг огт хийдэггүй гэдгийг та мэдэх үү. Би талбай дээр гараад л бүх бохир ажлыг хийдэг байсан. Бусад тоглогчдын тохоо шанаа гэдэл бүгдийг нь авдаг байлаа шүү дээ гэж хариулж байжээ. Денс Родман одоогийн тоглогчдоос хэн өөртөө
адил вэ гэсэн асуултад инхүү хариулж байжээ. Тоглогчид зүрх сэтгэлтэй талбайд гараад л хожихын тулд бүхнийг хийхэд бэлэн байх хэрэгтэй. Draymond Green яг л ийм тоглогч хэмээн тэр хариулж байсан байна. Ингээд өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ Dennis Rodman-ы сонирхолтой үг түүхийг ярьж өглөө. Ингээд бичлэг таалагдсан бол та бүхэн лайк, subscribe дараарай. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай.